Кино Патрик нэртэй сахалтай эр гэртээ радиогоор дуу сонсонгоо маш их бороотой өдөр машиныхан гадаа ирсэн нэгэн охины талаар эргэн санаж байгаа үйл явдлаар эхэлдэг. Өнөөдөр ч бас гадаа бороо маш хүчтэй шайган орох бөгөөд Патрик аялын машиныг гэр болгон тогтжуулаад тэндээ ганцаараа амьдардаг болох нь тодорхой болно. Ингээд түүнийг ганцаараа сууж байтал хэн нэгэн хаалгыг нь хүчтэй балбаж Патрикч залсан байртаа эндээс яв гэж чангаар хашгирдаг. Гэсэн ч эмэгтэй хүний тусламж гуйх дуу гарч хаалгыг нь үргэлжлүүлэн балдсаар байсан тул Патрикч болгоомжтойгоор хаалган дээрээ очиод хаалгаа хагас нээхэд нэг охин аадар бороонд шалд норчихсон зогсож байдаг. Патрик охиноос юу хэрэгтэйг нь асуухад охин ч хотод хүргэж өгөх унаа хэрэгтэй байгаа талаараа хэлэх ба охины бороонд дагжин чичирхийг харсан Патрик түүнийг гэртээ оруулна. Ингээд Патрик охиныг анхааралтай ажиглаад цаг ямар орой болсныг мэдэж байгаа эсхийг нь асуухад охин ч мэдэхгүй гэж хэлдэг. Дараа нь Патрик охинд биеэ арчих альчуур авч өгөхөд охин альчуурыг авахаас татгалзаад надад альчуур биш хот руу хүргэж өгөх унаа хэрэгтэй байна гэхэд Патрикч машин нь эвдэрчихсэн талаар хэлдэг. Охин тэгвэл эндээс автобус явдгуу гэж асуухад Патрик автобус өглөөнөөс нааш явахгүй гэж хариулна. Дараа нь Патрик хөршийнх нь хүүхдүүд хаалгыг нь байнга тогшиж дүрсгүйтэд байдаг болохоор анхандаа охиныг тэдний нэг гэж бодоод эндээс явгаж хашгирснаа тайлбарладаг. Патрик охиныг нойтон цамцаа тайлж хатаахыг зөвлөхөд охин эхлээд зүгээр гэж татгалзсан боловч Патрик зогсолтгүй ядгсан тул охин эцэст нь түнд цамцаа тайлж өгдөг. Патрик охины цамцыг хатаахаар паарн дээр тавиад энд яаж яваад ирснийг нь асуухад охинч далайн ирэг дээр сэлж байгаад унтаа тоцорчсон талаараа хэлдэг. Хачиргалтай нь охин эндхийнх биш хэрнээ Патрикэд нэг л тань санагдсны дээр далайн ирэг эндээс нилээд тул зайтай байсан тул Патрик түүний хийсэн зүйлд эргэлзэн ч охины илс болсон хөлийг хараад сая л итгэдэг. Ингээд тэр охинд уух зүйл хийж өгсөн боловч охин уухаас татгалзаад хот руу явах машин дуудахын тулд Патрикаас утсаа түр хэрэглүүлэхийг гуйдаг. Гэтэл Патрик утас хэрэглэдэггүй гэдгээ хэлээд хэдэн задгай зоос гаргаж ирэн ойрхон байгаа төлбөртэй утасны бүхээгээс утсаар ярьж болно гэд бороо намдсны дараа охиныг тийшээ хүргээд өгье гэж хэлдэг. Охин аль болох хурдан л хот руу явахыг хүсэж байсан учраас бороо намдахыг хүлээлгүй одоо ганцаараа явчихъя гэсэн боловч Патрик утасны бүхээг шүн цооштой байдаг гэд ганцхан тэр л онгойлгож чадна гэж хэлдэг. Патрикийн энэ үйлдэл охинд их л сэжигтэй санагдаж өөрийг нь явуулахгүй тулд албаар шалтак зохиогоод байна гэж бодсон тул тэрч бушуухан зооснуудыг аваад төвөг утсандаа уучлалт гуйн тэндээс явлаа гэж хэлдэг. Охин Патрикийг шалгахын тулд ингэж хэлсэн бөгөөд Патрикч энэ удаад түүний явахыг нь хориглоогүй тул охин Патрикийг дэмий харлаа гэж бодоод гадаач хитрхи шуургатай байсан тул цамцаа хаттал түр үлдэхээр болно. Ингээд охин Патрикийн гэр доторхыг сонирхож байгаад эмэгтэй хүний эд зүйлс олох бөгөөд Патрик ганцаараа амьдардаг гэж хэлсэн тул энэ нь их л сэжигтэй санагддаг. Гэтэл Патрик охины юу бодсныг гадралсан юм шиг сандлаасаа босоод түүнд халуун шүршүүрт орохыг санал болгоно. Охин эхлээд татгалзсан боловч Патрик түүнийг шүршүүрт орж тайвширсны дараа утасны бүхээг рүү авч явъя гэж хэлсэн тул охин яах ч аргагүй болж хамаг зоргоо чангалан шүршүүрт орохоор угаалгын өрөө рүү явдаг. Ингээд угаалгын өрөөнд орсон боловч хаалганых нь цоож эвдэрчихсэн байсан тул түүнд их л ноодоо санагдаж шүршүүрийн усаа гойжуулчхад хаалганы цаана гарах чимээг анхааралтай сонсно. Гэсэн ч Патрик сандлаасаа огт хөдлөөгүй тул охинч тайвшран усанд орж эхлэх ба гэтэл удаачгүй байтал угаалгын өрөөний хаалга онгоох сонсогдож тэр маш их айн болгоомжтойгоор шагаахад Патрик альчуур өлөгчгөөд явсан байдаг. Ингээд охиныг шүршүүрт орчхоод гарч ирэхэд Патрик түүнд аль хэдийн сольж өмсөх хувцас бэлдээд тавьчихсан байх ба удалгүй тэр охинд нэгэн сэжигтэй улаан шүл шиг зүйл авчирч өгдөг. Охинч цус шиг улаан өнгөтэй шүлийг хараад идэх хэсэгтээ эргэлзэж байтал хаалга дахин тогших сонсогдно. Гэтэл Патрик энэ удаад их сэрэмжилж төгссөн байдалтай байх ба тэр өнөөх танихгүй охиныг өөр хүн дагуулж ирсэн байна гэж боддог. Ингээд Патрикийг хаалгаа нээхэд азар хинч байдаггүй бөгөөд тэрч тайвшран санаа алдна. Харин охин энэ үеэр Патрикийг хаалгаа цоожлохыг анзаарч ахаад л Патрикийг түүнийг явуулахгүй тулд хаалгаа төвчлээ гэж сэжиглэж эхэлдэг. Улмаар охин Патрикийг цаашаа хараад зогсож байх зуур өгсөн шүлийг нь гудал руу асгаад утасны бүхээг хэр хол байдгийг асуусан боловч гинэт таасамдах гэрэл анивчиж эхэлснээ удалгүй тог тасарч харанхуй нөмрөнө. Охинч Патрикийг энэ харанхуйг ашиглан өөрт нь ямар нэгэн зүйл хийх вэ гэж маш их айсан боловч удалгүй шал дэмий айсан болох нь тодорхой болно. Патрик ердөөл гарч хийдэнгээ асаагаад гэрлийн утаснуудыг шалгаж эхлэх ба тэр хүчтэй шуурганы улмаас цахилгааны сүлжээнд гэмтэл гарсан байх гэж хэлээд хэрвээ тэгсэн бол утасны бүхээг ажиллахгүй гэдгийг тайлбарладаг. Тэгснээ Патрик охиныг хийж өгсөн шүлийг нь асгасан гэдгийг мэдснээ хэлэхэд охинч санаа зовсондоо түүнээс уучлалт гуйх бөгөөд азар Патрик үүнийг нэг их дэврээлгүй өнгөрөөдөг.
Дараа нь Патрик цахилгааны утаснуудыг шалгахаар угаалгын өрөө рүү явхад охинч туслахаар очих ба тэр энэ үед санамсаргүй Патрикийн нурган дээр майдсан хумсны орон байхыг олж харна. Тэр юу ч болоогүй юм шиг Патрикт шарханд нь түрхэх ямар нэгэн зүйл олж өгье гэд эмийн шүүгээг нь онгойлгох ба гэтэл тэндээс эмийн савнд хийсэн баахан эмгэнүүд олдог. Хачирхалтай нэг эмэг нь охины өөрийнх нь эмэг байсан тул охинч Патрикийг аюултай нэгэн гэдэгт итгэж эхэлнэ. Ингээд тэр Патрик дээр очиод яагаад өөрийнх нь эмгийг авсныг асуухад Патрик чи энд анх удаа л ирж байна. Наад эмэг чинь чинийх биш чи эндүүрээд байна гэж тайвнаар хэлнэ. Гэсэн ч охин итгэхгүй байсан тул эндээс явмаар байна гэж хэлэхэд гинэт Патрикийн төвчээр тасарч би чамд борооноос хорогдох газар өгч халуун усанд оруулж хоолож ундаллаа. Харин чи хариуд нь намайг хардаж сэжиглээ гэж уурладаг. Охин түүнээс хаалганыхаа түлхүүрийг өг гэж шаардахад Патрик хаалгаа түгжээгүй гэж хэлээд их л залгсан янзтай чимээгүйхэн сандалдаа буцаж сууна. Харин охин хаалган дээр очиод бариулнаас нь эргүүлэхэд хаалгач үнэхээр түгжигдээгүй байх бөгөөд охин хаалгыг нээхэд хүйтэн салхи нүүрлүү нь үлээдэг. Үүнийг хараад охинч Патрикийг өөрт нь ямар нэгэн зүйл хийх гэж байна гэж дэмий хардаж сэжгэлснээ ойлгох ба тэр хэсэг бодсны эцэст хаалгыг буцааж хаагаад Патрикийн эсрэг талын сандал дээр ирж сууна. Охин Патрикийг уурлах байх гэж санаа зовсон боловч Патрик ердөөл чимээгүйхэн уухамнаасаа балгах ба улмаар тэд өөдөөсөө харж инээмсэглснээр тэдний дундах үл ойлголцол эргэлзээ тэнийг арилдаг. Ингээд тэд бороо намжтал хөзөр тоглож эхлэх ба Патрик ч охинд сэтгэлээ уудалж гэр доторх эмэгтэй хүний эд зүйлс болон охины өмсөж байгаа хувцас үнэн хэрэгтээ нас барсан эхнэрийнх нь байсан гэдгийг хэлнэ. Охин үнийг сонсоод Патрикийг сэжгэлсэндээ ичих бөгөөд Патрик бүх зүйлийг тайлбарласныхаа дараа удаан хугацаанд хинтээ ч ярилцалгүй ганцаараа байсан болохоор охиныг түүнд хань болж байгаад баяртай байгаагаа хэлдэг. Улмаар тэр бороо намжсан намжаагүй түүнийг хизээл бол хизээ утасны бүхээг дээр хүргэж өгч болно гэхэд Патрикийн чин сэтгэлийн үгс охины сэтгэлд хүрч тэр ч ямар ч ажиг сэжиггүйгээр Патрикийн аялж өгсөн архинаас уувна. Гэтэл охин гинэт аягны амсар дээрх уруулын будагны ормыг анзааран сонин болох ба энэ нь тун саяхан өөр нэг эмэгтэй Патрикинд байсан гэсэн үг болж таарна. Охин юу болоод байгааг ойлгож амжихаас өмнө ямар нэг зүйл дээвэр дахин балбах чимээ гарч Патрик ч юу болоод байгааг шалгахаар хувцаа өмсөн гадагшаа гардаг. Патрикийг явсны дараа охиныг ганцаараа сууж байтал гинэт унтлагын өрөөнөөс утас дуугах чимээ гарах бөгөөд Патрик утас байхгүй гэж хэлсэн тул охин ч ихэд гайхан өнөөх утсыг шалгаж үзэхэд баахан дуудлага ирсэн байдаг. Тэгтэл охин санамсаргүй орлуу хараад хувцаар бүтээсэн цогцос олж харан маш их цочирдон ухна. Гэсэн ч тэр удалгүй зориг гарган бүтээлгийг сөхөж үзэхэд нэгэн залуухан охины цогцос байх бөгөөд тэр үхээд тиймч удаагүй бололтой харагддаг. Охин үнийг хараад маш их айж Патрик үнэхээр л хэрцгий алуурчин байсныг ойлгоно. Гэсэн ч охиныг зүгтэж амжихаас өмнө Патрик буцаад гэртээ орж ирэх ба айсан охинч бушуухан шиг угаалгын өрөө рүү зүгтаадаг. Тэр угаалгын өрөөнд ороод таазанд байгаа цонхыг онгойлгох гэж оролдон сагсанд байсан алхыг аваад цонхыг цогтол гинэт нүүрэн дээр нь нойтон зүйл тусна. Охинч алхыг гайхан хартал нэлт цус болсон байх бөгөөд тэр ч маш их айж цочирдон алхыг гараасаа алддаг. Гэтэл гинэт түүний толгой эргэн дайвилзах ба охин үнийг Патрикийн өгсөн уух зүйлтэй холбоотой болохыг шууд л ойлгодог. Тэр хичнээн Патрикийг хардаж сэжиглэж байсан боловч эцэст нь алдаа гаргаж алуурчны өрхөнд орсон байжээ. Ингээд охинд урд талын хаалгаар зүгтаахаас өөр арга үлдээгүй тул тэр угаалгын өрөөнөөс гараад хаалга руу болгоомжтой явж эхлэх ба энэ үеэр Патрик шалан дээр хэвч байсан гар утсыг олдог. Харин охин энэ зуур хаалган дээр очиод нээх гэж оролдсон боловч хаалга түгжээтэй байх бөгөөд удалгүй Патрик түүн дээр ирээд охиныг барьж авна. Ингээд Патрик түүний хөл гарыг нь туузаар хүлээд охиныг орлоо авчирч шийдснийхээ дараа өрөөнд байсан цогцсыг гадагшаа авч гардаг. Энэ хооронд охин цүнхэн дотор байсан худаг олж хүлээсээ тайлан цонхон дээр очиод цонхыг онгойлгох гэж оролдсон боловч удалгүй хамаг гар нь ямар ч хүчгүй болж биеийн тамирдан солидно. Ингээд охиныг биеэж хөдөлгөж чадахгүй сууж байтал Патрик түүн дээр ирээд түүнд зүгээрч нэг унтуулах тариа биш харин үхүүлдэг хор тарьснаа тайлбарладаг. Эхлээд хор тариулсан хүний толгой нь эргэж дараа нь бие нь ямар ч хүчгүй болон хөдөлж чадхаа болсноо удалгүй хор биеэр нь тархаж амьсгал хураах байв. Патрик энэ бүхнийг сайн мэдэж байсны учир нь охин түүний алсан анхны хүн биш харин 8 дахь хохирогч байжээ. Удалгүй охин шалан дээр муужран унахад Патрик ч түүнийг орлуу өргөж гаргаад охины амьсгал боогдож эхлэхийг анхааралтайгаар ажиглана. Патрик хүмүүсийн өөхөх мөчийг харж таашаал авдаг байсан бөгөөд тэр анхны хохирогч нь нэгэн бороотой өдөр далайн ирэг дээр машинтайгаа зогсож байхад нь ирж байсан тухай ярьдаг. Тэр анхны хохирогчоо алхаар цохиж алсан ба хэдийгээр царайг нь сайн санахгүй байсан ч өгсөн мэдрэмжийг нь маш сайн санаж байжээ. Үүний дараанаас тэр энэ мэдрэмжийг мэдрэхийн тулд илүү боловсон арга хэрэглэж хор ашиглах болсон бөгөөд цагдаа нарт сэжиг ахуулахгүй тулд жилд ердөөл ганцхан эмэгтэй алдаг байсан байна.
Гэтэл энэ удаад түүнийг эхний хохирогчоо алчхаад байж байтал хоёр дахь нь өөрөө хүрээд ирсэн бөгөөд энэ нь түүнд бурхан түүнийг шийтгэх биш харин ч шагнаж байгаа юм шиг санагджээ. Патрикийг ярьж дуусгад охинч бүрэн амьсгал хураах ба тэр охины цогцыг альчуураар бүтээн. Ингээд том өрөөрүүгээ бусаж очиход гинт радиогоор нь танил дуу явж эхлэх бөгөөд энэ нь түүний анхны хохирогчоо алсан бороотой өдөр машин дотроо сонсож байсан дуу нь байдаг. Гэтэл Патрик охиныг хаана харж байснаа гинт санаж маш их гайхан охины цогцсон дээр очиод цамцыг нь цөхөж үтгэхэд анхны алсан охиныхтой нь адилхан шивээс харагдана. Гайхсан Патрикийг охины толгойг бүтээсэн альчуурыг авахд охины толгой дээр алхаар цогсон шарх үсэж цус болсон байх ба охин үнэхээр түүний 7 жилийн өмнө анх удаа алж байсан тэр хохирогч болж таардаг. Патрикийг айж балмагдан ухрахад гарт нь гинэт алах баригдах ба 7 жилийн өмнөх бороотой өдөр далайн ирэг дээр охинтой таарч алхаар цохиж алснаа тэр сайн сандаг. Гэтэл гинэт охины цогцос ам орон босож ирэхэд Патрик ч үнхэлцгээ хагартал айж арагш ухрах бөгөөд тэр охины сүнс түүнээс өшөөгөө авахар ирснийг ойлгоно. Энэ үеэр охин ширээн дээр байсан шилтэй архинд Патрикийн хорыг хийж холиод Патрикийн аманд хүчээр цудгадаг. Гэтэл гинэт бүх зүйл нам гүн болж Патрик ухаан орох ба түүний гарт хоосон шилтэй арх байдаг бөгөөд Патрикийн хамаг хар хөлсөнд цувж тэрч согтлоо уугаад хардарч зүүдэлсэн бололтой харагдана. Түүний өмнө нь алсан охины цогцос орон дээр хөдөлгөөнгүй хിവэрэ хэвтэх бөгөөд гэтэл гинэт хаалгыг нь тогших чимээ гардаг. Айсан Патрикийг болгоомжтойгоор очиж хаалгаа нээхэд гадаа бороо намдсан байх ба тэр эрдөөл дүрсгүй хүүхдүүд хаалгыг нь тогшчиход зүхтааж байгааг олж харна. Ингээд Патрик тайвшрын санаа алдаад карманаасаа шилтэй хороо гаргаж ирэх бөгөөд тэр сав хоосон байхыг олж хараад саяын болсон бүхэн зөвхөн зүүд биш байсныг ойлгож гашуунаар инээж байгаагаар кино төгсдөг.